Бизүүгийн теорем бас нэгэн чухал хэрэглээ байдаг. Энэ бол ерөөхдөө яг хөө тэгштгэлийн одоо язгуур хайдаг тийм асуудал байгаа. Мөрдлөгийн 3 гэж. За тэгэхээр Px нь бол яг хөө гэхээр A гүржих нь x-ийн n нэмэх нь B гүржих нь x-ийнээс нэг нэмэх нь mx нэмэх нь k гэсэн бүхэл коэффициенттэй олон гишүүнт. За энэ дээр бүхэл коэффициенттэй гэж шүүхтүүдээ. Бүхэл. За энийг зөвхөн сайн харах хэрэгтэй. Бүхэл коэффициенттэй олон гишүүнт. За энэ хүү олон гишүүнт маань S-ийг сасхан T-д гэсэн бас яах нь бүхэл коэффициенттэй олон гишүүд хуваагддаг байгаа гэж байна. За өөрөөр хэлбэл энд хуваагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ? Т хуваах нь S хэлбэрийн одоо шийд олдно гэсэн үг шүү дээ. Тийм ээ? За тэгээд энд бас бидний онцолж харах хэрэгтэй юм юу вэ нөхөр? Т нь болохоор ямар тоо гэж байна? Т бол бүхэл тоо гэж байна хардаа. Т бол бүхэл тоо байна. S нь ямар тоо гэж байна? Натурал тоо гэж байна, тийм үү? За Т хуваах нь S нь одоо Px-ийн язгуур болдог үл хураагдах тодорхой бол S ба T тоо харгалзан A ба K тооны хуваагч байна. За энэ их чухал шүү. Тэгэхээр ийм одоо бид нар T хуваах нь S хэлбэрийн яг нь энэ олон гишүүнтэй язгуур болдог шийдийг хайх нь шүү дээ хэдүүлээ. Тэгэнгүүт тэр S ба T гэдэг энэ хоёр тоо чинь хаанаас олдгийг гэхээр S бол энэ ахмад гишүүний өмнөх коэффициентийн хуваагч юм байна. S бол энэ T гэдэг нөхөр бол яг уу гэхээр T гэдэг нөхөр бол за энийг арай өөр өнгөөр тэмдэглэе. За T гэдэг нөхөр бол яг уу гэхээр T гэдэг нөхөр энэ K тооны хуваагч байна. Тэгэхээр бид нар одоо тэгштгэлийн язгуур хайхтаа одоо тэгштгэлийн шийд хайхтаа хэдүүлээ яах хэрэгтэй вэ гэхээр тэр ахмад гишүүний өмнөх коэффициент болон сул гишүүний хуваагдагчдыг харьцуулаад хооронд нь яах нь вэ? Буцаад тэгшгэлдээ орлуулж үзээд хайгаад байна гэсэн үг шүү дээ. Тэгээд хэдүүлээ нэг шийдэ олчих юм бол бусдыг ингээд олох боломжтой болоод ирнэ. За энэ дээр хамгийн гол анхаарах юм тэр T-н бүхэл тоо нь S нь натурал тоо гэдэг энэ нэг хоёр нөхцөлийг хэдүүлээ маш сайн харах хэрэгтэй шүү энэ дээр. За тэгээд хэдүүлээ куб тэгшгэлийг бодъё тийм ээ. За ер нь бол куб ер нь тэгшгэлийг хэдүүлээ чадаж байвал үржигдэхүүн болгон задлаад бас шийдэн болоход их зүгээр тэр бол их сайн тийм ээ. За зарим тохиолдолд үржигдэхүүн болгон задлахад хэцүү тийм одоо тэгшгэлүүд бас байна штэ. Тэрийг бол хэдүүлээ ингээд энэ бизүүгийн теоремын мөрдлөгөө 3-аар хэдүүлээ бол яг хөөр шууд бас хайгаад болж бүрэн боломжтой байгаа. За 3 дугаар болгон хэдүүлээ авч үзье. За x-ийн куб нэмхэн 4x квадрат нэмхэн 6x нэмхэн 3 нь тэнцтэй тэнцүү юм байна. За энэ тэгшлийн шийд нь болох юм байна хэдүүлээ. За тэгэхээр хэдүүлээ T хуваах нь S хэлбэрийн шийд хайж байгаа тийм үү? T хуваах нь S хэлбэрийн шийд хайж. За манай T бол яг үгээр энэ K-гийн хуваагч буюу T бол манай энэ сул гишүүний хуваагч буюу за 3 гэдэг тоон чи хэд хуваагдах юм? 1 хуваагдана, 3 хуваагдана. Өөр тоон хуваагдахгүй шүү дээ манай 3 гэдэг тоо чинь. Тэгээд T-нд бүхэл тоо гэсэн учраас энд хасах 1 байж болно бас хасах 3 байж болно. Тэгэхээр T бол биднэрт хоёр янзын сонголт байна гэсэн үг. Нэмэх хасах 1, нэмэх хасах 3. Бүхэл тоо гэсэн учраас би хасах 1, хасах 3-ыг бас яах нь авч шийдэ хайна гэсэн үг. За манай S бол яах вэ гэхээр ахмад гишүүний өмнөх коэффициент буюу манай ахмад гишүүний өмнөх коэффициент хэд вэ? 1 байна шүү дээ. Тэ? 1 байна. Тэгэхээр 1 гэдэг тоо чи зөвхөн өөртөө хуваагддаг үстэй. Тэгэхээр манай S нь хэд байх боломжтой вэ? Ерөөсөө 1 гэдэг тоо байх нь шүү дээ. За тэгэхээр T-г S-т харьцуулахаар чи ер нь бол манай энэ бодвол бүхэн шийдтэй байж магадгүй юм тийм ээ. Бүхэн шийдтэй байж магадгүй юм. T-г S-т ухаар. За одоо энэс хэдүүл шийдэ хайна. За энэс хэдүүл шийдийг хай. За T-г S тоо гэхээр хэдүүлээ тэгэхээр эерэг тоонууд орлуулад үзчихье заа юу. За тэгэхээр хэдүүлээ T хуваах нь S буюу 1-ийг хуваах нь 1 буюу 1 гэдэг шийдийг орлуулъя. За тэгэхээр хэдүүлээ X-ийн оронд хэдийг тавина гэсэн үг үү? 1-ийг тавина гэсэн үг байхгүй. За 1-ийг тавьчих юм бол эн чинь юу болох вэ гэхээр 1-ийн куб нэмэх нь 4-ийг үржих нь 1-ийн квадрат нэмэх нь 6-ыг үржих нь 1 нэмэх нь 3. За энэ тэг гарч ийн гэдэг чинь энэ X-ийн оронд би тэг 1-ийг орлуулахад хэрвээ тэг гарч явах юм бол юу гэсэн үг вэ? Шийд мөн гэсэн үг шүү дээ, тийм ээ? Тэгтгэлийн шийд жирэсдэг байгаа шүү дээ. Яг тэгтэй тенс бодохын бид нар олж байгаа. За тэгэхээр одоо энийг бодонгууд энэ бол ягаад ч нэг гарахгүй харагдаж шүү дээ. 1 дээр нэмэх нь 4, нэмэх нь 6, нэмэх нь 3. Хэд гэдэг тоо гарч ийн энэ доо? 14 гэдэг тоо гарч ийн. За X нь 1 байх үед 14 юм байна. Тэгэхээр энэ бол манай шийд юу гэсэн үг вэ? Биш байна аа. Манай шийд бол биш байна.
За манай куб одоо манай 3 зэргийн олон гишүүнтэй шүү дээ. Куб зэргийн олон гишүүнт бол байнга өсдөг байхгүй юу? Өсдөг учраас эрс өсдөг функц учраас 3 гэдэг тоо хэдүүлээд орлуулах шаардлага байхгүй. Ягаад гэвэл 14-өөс их тоо гарна өсдөг функц учраас. За зүгээр x-ийн 3 хэдүүлээ бичүүлэх юм бол хараа. 3-ын куб нэмэх нь 4-ийг үржих нь 9 нэмэх нь 18 нэмэх нь 3 гэд 14-өөс хамаагүй их тоо гарч байгаа шүү дээ, тэ. Тэгэхээр энэ бас яг нь шийд биш. Тэгтээ тэнцэхгүй болохоор л шийд биш гэсэн үг байхгүй юу? За одоо хэдүүлээ нэгийг шалгацсан, 3-ыг шалгацсан. Одоо хэдүүлээ хэдийг шалгах вэ гэхээр хасах нэгийг шалгая. Хасах нэгийг. Тэгэхээр t нь хасах нэг s1 байгаа гэсэн үг шүү дээ, хасах нэг. За хасах нэгийг 50-ад үзчих юм бол хасах нэгийн куб чи хасах 1 нэмэх нь 4 хасах нь 6 нэмэх нь 3. За ингээд бодсон чинь 7-оос хасах нь 7 буюу хэд гарч ийн? Тэг гарч ийн. Тэгэхээр энэ манай куб зэргийн олон гишүүнт маань x-ийн цу хасах 1 буюу x дээр нэмэх нь 1 гэсэн олон гишүүнтэд хуваагдж байна гэсэн үг байхгүй. Энэ бол ингээ манай бидний хайж исэн шийд мөн байна. За ингээд нэг шийдэ олчиж байгаа юм. Нэг шийдэ олчиж байгаа юм. За тэгэхээр x-ийн тэнцүү хасах 1 байна гэдэг чинь эндээс би юу хийж чадах вэ гэхээр за хэдүүлээ энийг px гэсэн олон гишүүнт гэж чинь манай px олон гишүүнт бол x-ийн куб нэмэх нь 4x квадрат нэмэх нь 6x нэмэх нь 3 гэсэн олон гишүүнт байгаа шүү дээ. Тэгэхээр манай px олон гишүүнт бол яг уу гэхээр эн чинь x дээр нэмэх нь нэг нь тэгтээ тэнцүү гэсэн үг шүү дээ. Тэгэхээр манай мөрдлөгөө 2-оор хэдүүлээ юу хийж чадах вэ гэхээр энэ олон гишүүнт бол x дээр нэмэх нь 1 хуваагдана гэж хэлж чадах байхгүй юу? X дээр нэмэх нь 1 хуваагдана гэж. За одоо эндээс x дээр нэмэх нь 1 дээр хуваачих юм бол x квадратаар өгнө. X-ийн куб нэмэх нь x квадрат болно. Хооронд нь хаслаа. Энэ хоёр хоорондоо хуваагдана. За 4x квадрат x квадратсан бол 3x квадрат болно. Нэмэх нь 6x болно. За одоо энэ дээр хэдүүлээ өгөх үү? 3x-ээр өгнө. Энд юу болох вэ? 3x квадрат нэмэх нь 3x болно. Хаслаа. Энэ хоёр хоорондоо хуваагдана. 3x дээр нэмэх нь хэд болох вэ? 3 болно. Энэ дээр би 3-аар өглөө. За ингээ хасагдаад яаж ийн? Тэг болж байна тийм үү? За тэгэхээр манай px гэдэг олон гишүүнт маань бол тийм үү? X дээр нэмэх нэгийг үржих нь x квадрат нэмэх нь 3x нэмэх нь 3 байсан байна шүү дээ. За тэгэхээр энэ олон гишүүнт чи яг үгээр энэ Ахмад гишүүнийхээ зэргээр хэдийн шийдтэй вэ гэдэг нь ингээ гарч явж идэг. Тэгэхээр энэ Ахмад гишүүний зэрэг нь x-ийн куб буюу 3 зэрэг учраас энэ төсөл ер нь 3 шийдтэй байж магадгүй. Хэдүүлээ бол нэг шийдэн нь бол яг олцсон шүү дээ. X-ийн засах нэг гэдэг. За үлдсэн 2 шийдэн хаана байгаа вэ гэхээр үлдсэн 2 шийдэн энэ бидний сая ноогдор нэг олон гишүүнд гарч байгаа квадрат зэргийн. Энэ нөхөр бол яг үгээр манай үлдсэн 2 шийдийг агуулж байгаа байхгүй энэ. Энэ нөхөр. Тэгэхээр хэдүүлээ үлдсэн 2 шийдийг олохын тулд x квадрат нэмэх нь 3x нэмэх нь 3 тэнцүү тэг гэсэн квадрат гишүүдийг бодох хэрэгтэй гэсэн үг. За дискриминантыг олчих юм бол 9-оос хасах нь 4-ийг үржих нь 3 болоод хасах 3 гарч байна. Тэгэхээр дискриминантын утга тгээс бага учраас энэ квадрат шийдгүй гэсэн. Тэгэхээр манай энэ куб тэгшил бол яах нь вэ? Ганцхан шийдтэй куб тэгшил бол яах нь вэ? Байна гэсэн үг. Ганцхан шийдтэй куб тэгшил байна. За 3 дугаар бодлого дууслаа. Одоо хэдүүлээ 4 дугаар бодлого авч үзнэ. 4 дугаар бодлого бол 6x куб хасах нь 43x квадрат нэмэх нь 71x хасах нь 30 гэд за бас нэлээд өндөр тоонуудтай ийм тоонууд байна тийм ээ. За манай хэд бичиж амжиж гэнэ үү яаж байна? Асуухгүй ойлгохгүй байгаа зүйлүүд одоо хэдүүлээ бас комментээр бичээд хэдүүлээ асуултууд асуугаа явчих шүү. За үзэж байгаа хүмүүс маань бүгдээрээ нэг гоё шеэр хийгээд үгүй манайхаа. Шеэр гэж. За тэгээд найзуудаа меншн хийгээрэй. Энэ хичээлийг бас их олон хүмүүс үзээсэй гэж хүсэж байна. Тэд нар маань нэг ч гэсэн бодлого бодож сураасаа гэж бас бодож байна. Тэгэхээр та цаашаас гоё шеэр хийгээд өгөөрэй гэж. За 4 дугаар бодлогыг бодъё. За 4 дугаар бодлого дээр хэдүүлээ дахиад яах нь вэ? Т хуваах нь S хэлбэрийн одоо шийд хайнаа. За манай Т чи энэ 30 гэдэг тооны хуваагч штэ. Сул гишүүний хуваагч. Тэгэхээр Т чи одоо хэд байж болох вэ гэхээр хэдүүлээ бичиж одоо. Нэмэх хасах 1 байж болно. Нэмэх хасах 2 байж болно. Нэмэх хасах 3 байж болно. Нэмэх хасах 5 байж болно. Нэмэх хасах 6 байж болно. Нэмэх хасах 10 байж болно. Нэмэх хасах 15 байж болно. Нэмэх хасах 30 байж болно. За Т бол одоо маш олон сонголттой байна. Маш олон сонголттой байна. За манай S. За S-ууд ямар тоонууд байж болох уу гэхээр манай Ахмад гишүүний өмнөх коэффициент буюу 6-гийн хуваагч штэ. Энэ 6-гийн хуваагч.
6-гийн хуваагч гэхэр чи хэдүүлээ хэдий. Нэмэх натурал тоо шүү. Натурал тоо учраас хэдүүлээ энэ дээр нэмэх хасах гэж ярихгүй. Манай S бол дандаа натурал тоога. За тэгэхээр натурал хуваагч нь авчихар чинь 1 2 3 гэсэн тэгээд 6 гэсэн энэ яах нь 4 шиг сонголтоос хэдүүлээ сонгох нэ. За иймэрхүү тохиолдолд одоо шийдийг ер нь яаж яах вэ гэж. За хэдүүлээ бүгдийг одоо орлуулж үзнэ гэж бол ер нь бол байхгүй. Тийм ээ? Бүгдийг орлуулж үзнэ гэж байхгүй. Тэгэхээр хэдүүлээ бас нэг жоохон мэдрэмжтэй бас нэг жоохон барагцаатай л ер нь бол яг орлуулна гэсэн үг. За тэгээд манай энэ өгдсөн олон гишүүнд чинь өөрөө ямар олон тэгшлэл байна, ямар куб зэргийн тэгшлэл байна шүү дээ. Тэгэхээр одоо y тэнцүү x куб гэдэг функц чи өөрөө эрс өсдөг функц байдаг учраас хэдүүлээ нэг ганц хоёр тоо орлуулж үзэл за энэс цааш бол ингээд бүр цааш өсөөд явчих юм байна гэдэг цааш нь тийм олон тоонуудыг бол жишээлбэл хэдүүлээ хайх ямар ч хэрэггүй болно гэсэн үг. За тэгээд хэдүүд вэ? Одоо шийдэ хай. За шийдэ хайхаар хэдүүлээ шууд нэг гэдэг шийд болж ийнү гэдэг шийдвэр шууд шалгаад үзье. За юу. 1 гэдэг шийд. За тэгэхээр энд хэдүүлээ x тэнцүү 1 гэдэг шийдийг шалгаад үзье. За x тэнцүү 1-ийг оруулах юм бол 6 гүржих нь 1 хасах нь 43 нэмэх нь 71 хасах нь 30. X-ийн оронд би нэгийг тавьчих шүү дээ тийм ээ. Энэ хэд гарах вэ гэхээр шүү дээ. За 6 дээр 71 77 77-оос 73-ыг хасах юм уу? 4. За x тэнцүү 1-ийг тавихад ингээд 4 гэдэг хариу гарч ийн тийм үү. Тэгэхээр энэ бол манай шийд яах нь биш. Тэгтээ тэнцүү шийд болно гэдэг ба шүү дээ. За хэдүүлээ одоо нэгээс цаашаа ер нь бол орлож үзэх шаардлага байхгүй. Энэ бүхэл тоонуудыг 2 3 5 6 10 15 30 гэдэг тоонуудыг энэ бүхэл шийдүүдийг хэдүүлээ орлож үзэх шаардлага байхгүй. Яагаад гэвэл манай өгсөн куб тэгштэл маань өөрөө эрс өсдөг одоо функц учраас цааш нь x-ийн утгыг одоо их болох тусам энэ хойно гарч байгаа хариу нь x-эл байна гэсэн үг. За жишээлбэл хэдүүлээ x тэнцүү 2-ыг тавь зүгээр бичээд үзье л да. Тэгвэл юу гарах вэ гэхээр 6 гүржих нь за 2-ын куб чинь 8 хасах нь 43-ыг гүржих нь 4 нэмэх нь 71-ийг үржих нь 4, хасах нь 30. За энэ бол тэгээд одоо жишээлбэл 4-өөс их вэ гэдэг нь угаасаа ойлгомжтой байна шүү дээ. Тэгэхээр энэ бас яах нь шийд биш тийм энэ нөхөр бол тэгтээ тэнцэхгүй мэн энийг би бүр бодгоос залхуу урчлаа. За энэ бол ингээд тэгээс ялгаад үзэр шийд биш. За тэгэхээр энэ одоо ингээд цаашаа өсөж явах учраас энэ хойдлын үлдсэн бүхэл энэ 3 5 6 10 15 30 гэсэн тоонуудыг орлуулж үзэх шаардлага байхгүй гэсэн үг тийм үү. За тэгэхээр эндээс хэдүүлээ шууд юуг мэдээд авчих вөхөр энэ бол ер нь бүхэн шийд байхгүй байна гэдэг хэдүүлээ мэдээд авчиж байгаа юм. Бүхэн шийд байхгүй байна гэдэг. Тэгэхээр энэ S-с хэдүүлээ 1 гэдэг сонголтыг хэдүүлээ бол яг үхээр арчиж хайна гэсэн үг. Энэ бол тийм сонголт байж болохгүй байна. За одоо хэдүүлээ дараа нь Т-ийн оронд 2-ыг аваад үзье. Т-ийн оронд 2-ыг авах юм бол 2-ыг 2 тухаар хэдүү? 2-ыг 2 тухаар 1 болчихно. За энэ бол 1 гэдэг шийдийг хэдүүлээ шалгаад үзэх учраас шийд болохгүй. Тэ? За 2-ыг эндээс одоо хэдүүлээ ямар шийд тавих вэ гэхээр 2-ыг 3-таа авчи. Т-гээс 2-ыг S-с 3-ыг авчи. За тэгэнгүүт хэдүүлээ одоо ямар шийд орлож үзэх гээд байна гэхээр x тэнцүү. За хэдүүл нөгөө талд нь бичиж. За Т-гээс 2-ыг S-с 3-ыг авчи. Тэгэнгүүт x тэнцүү 2-ыг хуваах нь 3 буюу 3-ны 2 гэдэг шийдийг хэдүүлээ одоо орлуулж үзнэ. За одоо орлуулж үзэх юм бол 3-ны 2-ын куб гэдэг чинь 6 гүржих нь 27-ны одоо 8 гэсэн үг тийм үү? 6 гүржих. За хасах нь 43-ыг гүрждэг нь за 3-ны 2-ын квадрат буюу 9-ны 4 нэмэх нь 71-ийг үржих нь 3-ны 2 хасах нь 30 болж байна. За энийг ингээд бодчих юм бол шүү дээ. Ижил хувиргоо бодчих юм бол ийм гарч байгаа юм байна. Хэд гарч байгаа вэ гэхээр 1326-аас 1000. За энэ ингэж юм ижил хувиргоо тасчингууд ийм гарч байгаа юм биш үү гэдэг. Хуваах нь 27. За тэгэхээр эндээс яах нь тэг гарч ийн гэсэн үг байна шүү дээ. Ингээд манай нэг шийд яасан. Олдчлоо. Нэг шийд минь олдчлоо. Ижил хувиргоо тасангууд ийм гарч байгаа юм. За энэ нөхөр ингээд тэг гарч байна. За энэ нөхөр тэг гарч ийн гэдгээс манай 3-ны 2 бол шийд болж яана гэсэн үг. Чадна гэсэн үг тийм ээ. За ингээд нэг олон юм шалгаж үзлүүгээр яаж ийн. Эвтэйхэн хайгаад очиж бас болно шүү хүмүүстээ. Та нар амар олон юм байна. Энийг ч ихтэй яаж хайх юм гэж ерөөсөө сэтгэл санаагаар унаадах шаардлага байхгүй. Ганц хоёр шийд орлуулж үзлээ. Энээс цаашаа өсөж байгаа юм байна. Тэгэхээр энэний дараах бүх шийд бол болохгүй гэсэн үг ч гэдэм юм уу те. Тэгцгээл хэдүүлээ ингээл жоохон баримжаатай л одоо орлуулаа шалгаад явчихна гэсэн үг. За одоо хэдүүлээ одоо үлдсэн шийдэ болноо.
За x нь тэнцүү 3-ны 2 гэдэг чинь эндээс би юу гэж хэлж чадах вэ гэхээр энэний тэгтэй тэнцүү ч одоо 3x-с нь 2 гэсэн үг шүү дээ, тийм үү? 3x-с нь 2 тэнцүү тийг байж x нь 3-ны 2 гарна шүү дээ. За энэний тэгтийн цугтыг нь олчлоо. За тэгэнгүүт одоо хэдүүл яах вэ гэхээр 6x куб. За энэ чинь жоохон бодлогод очлохгүй багтахгүй шинжтэй болоо шүү дээ. За энэ 5 дугаар бодлогыг багш жоохон доошлуулчих. X-ийг тавьчих. За. За одоо хэдүүлээ хуваана. 6x куб хасах нь 43x квадрат нэмэх нь 71x хасах нь 30-ыг хэдүүлээ хэд туваах вэ гэхээр 3x-ээс хасах нь 2 тувна. Энэ дээр одоо хэдүүлээ хэдээр өгөх вэ гэхээр 2x квадратаар өгөх юм байна. За энд ирлээ 6x куб болно, хасах нь 2x квадрат болно, хасагдлаа. Энэ хоёр хоорондоо хураагдлаа. За хасахын нэмэх боллоо. Хасах 41x квадрат нэмэх нь 71x одоо дээрээс бууж ирнэ, тийм ээ. За энэ дээр хэдүүлээ одоо хэдээр өгөх юм? Энэ чинь байж гараа юу лээ? 43x квадрат гэсэн чинь 3-ны 2 туваачаар энэ чинь лав юм гарч байгаа лөө гүү дээ. 44 4 тийш дээ. Энэ дээр алдсан юм. За багш энэ дээр алдсан байх шүү. Энэ чинь 2 биш, энэ чинь 4 юм биш шүү. Энэ 4 юм байна. Тэгэнгүүт 43-аас 4-ийг хасахаар энд юу гэж гарч байна гэхээр энд болохоор хасах 39x квадрат гэж гарч байгаа юм. Ингэж гарч байгаа юм. За тэгээ нэмэх нь 71-с бууж ирнэ. Одоо энэ дээр хэдүүлээ хідээр өгөх үү гэхээр хасах 13x-ээр өгнө. За үржүүлэнгүүт хасах 39x-ийн квадрат. За тэгээд юу гарч ийн гэхээр нэмэх нь 26x үү. За хаслаа. Энэ хоёр хоорондоо хураагдана. 71-ээс 26 хасахаар хэдүү? 45x болно. 45x-ээс хасах нь 30 болно. Энэ дээр хэдээр өгөх вэ? 15-аар өгнө. Энэ 45x-ээс хасах нь 30 болж байна. За ингээд яах вэ гэхээр ноогдор олон гишүүнтэй олчлоо хэдүүлээ. За тэгэхээр эн чинь куб төсөл учраас 3 шийдтэй байж магадгүй тийм ээ. Тэгэхээр одоо нэг шийдээр нь олцсон байгаа 3-ны 2 гээд. Тэгэхээр үлдсэн 2 шийд бол хаана авах вэ гэхээр энэ хүү квадрат олон гишүүнт нуугчаа тийм үү. За энэ олон гишүүнтийн язгуурыг олчвол юу арах вэ гэхээр дискриминант нийт гарч байгаа. 169-өөс хасдаг нь 4-ийг үржих нь 2, үржих нь 15 юм уу? За ингээд дискриминантыг олоод хасгаар чи хэдий? 49 юм уу те? Дискриминант нь 49 юм байна. За одоо хэдүүлээ x1 x2 олчих. x1 x2 бол юу гарах вэ гэхээр 13 дээр нэмэх хасах. За язгуур дор 49 чинь 7 гарна, хуваах нь 4 болно. За эндээс x1 бол хэд үг гэхээр 5 юм байна. x2 бол хэд үг гэхээр 2-ны 3 юм байна. Ийм. За ингээд манай тэгшнэгдийн 3 шийд бол яг үхээр олдчихлоо. За ингээд нэг шийд нь бол яг нь 5 байна. Нөгөө шийд нь болохоор хэд вэ? 3-ны 2 байна те. Нэг шийд нь хэлүүлээ. Энэ 3-ны 2. За ингээд энэ ийм 3 шийдтэй куб тэгшэл байсан байна.